Монгол улсын үндсэн хууль хүний эрхийн түгээмэл тунхаглалд эргэн улс төрийн нам эвслээс үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэл нийтлэх 50 жагсаал цуглаан хийх эрхчлөлөөтэй гэж заасан байдаг. Жагсаал цуглаан зохион байгуулахыг хүссэн иргэд нам эвсэл төрийн бус байгууллага бол тухайн сум дүүрэг дээр нутаг дэвсгэрийнхаа засаг дарагт бол жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдээлэлээ бол өгөх үүрэгтэй байж байгаа. Тухайн мэдээллийг сум дүүргийн засаг дарга хүлээж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн мэдээллийг бүртгэх хэсэг талаар бол бичгээр болон цахимаар хариу хөргүүлэх ийм хуулийн зохицуулалттай байж байгаа. Тухайн жагсаал цуглааны зорилго агуулгыг өөрчлөхгүй мөн жагсаал цуглаанаас үүдэн гарах хариуцлагыг бол энэ хүн хариуцна гэдэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг заавал томилсон байхыг бол шаардж байгаа. Олныг амарсан томоохон арга хэмжээний жагсаал цуглааны үеэр зарим этгээдүүд өөрийн эрх ашигын үүднээс санаатаагаар явуулга хийх, бодол мэдээлэл тараах, жагсаал цуглааныг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хувирах зэрэг эрсдэл байдаг тул өөрийн үзэл бодол ашиг сонирхолд нийцтэй байдлыг цаг ямагт шалгаж, аюулгүй байдлыг хангах шаардлага үүсдэг. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх, эрхчлөөгөө эдлэхтэй бусдын эрх хэрэгчлөөг хүндэтгэх нь нийгмийн хэв журмыг гажуудуулж болохыг бас тодорхойлон зааж өгсөн байдаг. Иргэд олон нийтээс үг хэлэх, хэвлэл нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх хэрэгчлөөгөө эдлэхтэй цагдаагийн байгууллага, цагдаагийн аль багчаас тавьж буй хууль ёсны шаардлага, тодруулга мэдээллийг зөвөр ойлгож, харилцан ойлгоцож, цагдаагийн аль багч таны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцохыг хүсэж байна. Иймд жагсаал цуглааныг зохион байгуулагч болон оролцогч нь жагсаал цуглаан хийх газарт нийтийн хэв журмыг сахих, бусдын эрх чөлөө хүндэтгэж, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх. Цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй, замын хөдөлгөөнд саад учруулан зам дээр жигсахгүй байж, хууль журмаа сахин биелүүлэх үүрэгтэй юм.